5 сарын 14-ний өдрийн мэдлэгээ хүргэнэ. За. Ариун гигантэн минь ээ асууж байна. Рама энэ хурам ертөнц туйлын брахманд дотор яаж хэрхэн оршин тогтнох боломжтой байдаг вэ гэж асууж. Тэгээд ингээд цас ингээд тэ наранд ингээд одоо байж чадах уу тий цасны бүрхүүл ингээд наранд ингээд хэрхэн оршин тогтнох вэ байх вэ гэдэгтэй яг адилхан гэж асууж харьцуулсан байна л да. Тэгээд Васиста Рама энэ асуултыг асуух цаг нь яг одоо биш байна. Энэ хариултыг ойлгож чи бага байна. Мухар сүсэг ийм түүхүүд, хайрын тухай ийм түүхүүд бол одоо чиний хувьд бол тийм сонирхолтой бас биш ээ. Тэгэхээр бүх одоо жимс бол яг цаг хугацаанд л боловсрдог. Яг үүнтэй адилхан миний сургаал, чиний өөрийн чинь хүчин чармаалт ингээд хоёр бол ингээд нийлээд энэ бол ингээд үр өгөөч өгнөө. А хэрвээ чи өөрөө хичээгээд хариултыг хайх юм бол гарцаагүй энэнийг хариултаа чи олох болно. Тэгээ юуны өмнө энэ үйлдэгч гэж байгаа юм. Тухайн үйлийг ингээ би гэдэг байна. А нөгөөх нь болохоор үйлийг үйлдэгч гэдэг биш гэдэг энэ ойлголт байна. Хоёрт нь гуравт нь болохоор нэгдүгээр нь болохоор үйлдэгч гэж байгаа тийм. Одоо энийг би бүтээсэн, би хийсэн, бүтээгч гэж хэлээд байгаа. Нөгөөх нь болохоор би бүтээгч биш ээ гэдэг нэг юм ойлголт байна. Хоёр дахь нь, гурав дахь нь болохоор одоо энэ хийсвэр ийм одоо бодол санаа ингээд ийм гурван төлөв байна л да. Энэ гурав орж ирж байна. Тэгээ эдгээрийг бол би өмнө нь ингээд ярилцчихсан гэдэг чинь. Тэгээд энэ боолчлол гэдэг юм яг юу юм бэ гэдэг. Тэгсэн чинь энэ боолчлол гэдэг энэ зүйл бол ерөөсөө энэ хийсвэрийн бодол төсөөлөл дотор л яваад идэг юм. Яг бодтойгоор ингээд оршин тогтноод идэг юм биш гэж байна. Тэгээд эрх чөлөө нь бол эдгээрээс яадгүй гэхээр ангид байдаг. Тэгэхээр одоо эрэлчний одоо сахих ёстой зүйл гэх юм бол юуны өмнө нөхөрлөл ийм нөхөрсөг ийм сайн харилцааг хөгжүүлж байна. А дараа нь болохоор одоо ийм нөхөрлөл шиг ийм одоо хитргэн үргэлжилсэн ийм одоо юу хэмтэй нэг ийм үргэлжилсэн ийм үн чанартай гэж ийм бүхий ийм хүсэл тэмүүлэл ийм ойлголтуудыг орхиороо гэж байна. Тэгээ бүх энэ хүсэл энэ тэмүүлэл эдгээрийг орхисны дараа орчлон ертөнцийн ухамсар буюу одоо бодлын мөн чанарт туйлдаа хүртэл бясалгаа гэж. Тэгэхээр бясалгалыг хий гэж байгаа юм бэ? Тэр бясалгал нь яг юун дээр төвлөрч хийгэрээ гэж байгаа юм бэ? Тэгэхээр ертөнцийн хязгааргүй ухамсарт төвлөрүүлж хийгэрээ гэж хэлж байна. Энэ бол сургаалын хүрээнд орших агуулга бөгөөд энд үнэн хэрэгтэй бусад бүх зүйлийг бүх ойлголтуудыг орхио гэж. Тэгээд яг үлдсэн зүйлд нь тайвшир гэж. Тэр үлдсэн зүйл нь юу байдаг вэ гэсэн чинь тэр амар амгалан гэдэг гэж зүйл ингээд үлддэг гинэ ерөөсөө. Тэгэл тэрэндээ л тайвшир гэж. Тэгэхээр энэ ойлголтууд ингээд байхгүй болоод ирэхээр эго мэдрэмж нь үгүй болоод хүн төсвөлгүй хязгааргүй тэр орон зай шиг болдог юм. Тэгэхээр сэтгэлээсээ эдгээр бүхнийг орхисон цагт л та хамгийн дээд эзэн буюу одоо Supreme Lord гэж яриад байгаа. Одоо Брахман гэж яриад байгаа бас тий. Яг энэ болдог бөгөөд тэрээр идэвхтэй амьдралаа ч ядгүй гэхээр ингээ өргөжлүүлэл амьдрдаг. Тэгээ өөрийнхөө тэр бясалгалдаа одоо тэр хийж байгаа зүйлээ ингэж автуулдаг гэж.
Тэгээ түүний хувьд болвол одоо гэгэрсэн төлөвд гэж байгаа юм. Түүний хувьд ажилд үйлдэлж байхгүй, идэвхгүй байдалж байхгүй. Тэгээ Рама би бүх судар номыг шалгаж судалсан. Тэгээд зөв санаа ойлголтыг болвол бүрэн орхих байдлаар л гэтлэж байдаг гэдгийг мэдэж авсан гэж. Тэгэхээр энэ янз одоо ингээд ямар ингээд ертөнцийн талаарх юм ойлголт нэг юм санаа бодол гээд энэ төсөөлөл гээд эдгээр энэ бодлуудыг ингээд бүрэн орхиороо гэд хэлээд байгаа юм. Тэгээ дэлхийн мөн чанар гэж яг юу юм бэ гэдгийг ч. Энэхүү олон янзын нэр хэлбэртэй ертөнц нь энэ хүсэмжит гэж болон хүсэмжит бус гэж байгаа зүйлээс бүрдсэн байдаг. Тэгээд хүмүүс эдгээр зүйлд тэмүүлдэг оршихуун өөрийнхөө оршихуун мэдлэгт нэг ч хүн тэмүүлдэггүй. Тэгээ гурван ертөнцийн хаад болон Тэнгэрийн хаа Индра хүртэл өөрийгөө мэдэх ухаанаас холдсон байдаг. Өөрийгөө таньж мэдэх энэ одоо зүйлээс холдсон байсан гэж. Тэд 5 элементийн аврах том гинжин хэлгээд авсан боловч жижигхэн өчүүхэн зүйлээс аз жаргал хайдаг нь өрөвдөлтөө. Тэдний хэн ч энэхүү мэрэгэн ухаанд оролцдоггүй, оршдоггүй. Харин өөрийг мэдсэн хүн энэ мэрэгэн ухаанаар тоноглогдсон байдаг. Тэрээр наран хүртэл нэвтрэх боломжтой гэдэг чинь. Иймд өөрийг мэдэх ухаан, таньж мэдэх ухаан орчлон ертөнцийн бүх аз жаргал таашаалаас илүү нандин байдаг гэж. Тэгээд энэ хэсэгт болвол Васиста багш үйлдэл яг хийгч гэсэн ийм хуурмаг ойлголтыг ингэж энэ юун дээр ингээд сэтгэлийн бүх бодлыг арилгасны дараагаар тэр жинхэнэ эрх чөлөө одоо гэтлэх одоо зам мөрд хүрэхийг зааж өгч байгаа юм байна. Тэгэнгүүт бүтээгч гэж яриад байгаа. Бүү үний хийсэн гэдэг энэ ойлголт. Тэгэнгүүт бүтээгч гэдэг нь болохоор нэгсэндээ үйлдэгч гэж хэлээд байгаа юм. Энэ бол аливаа үйлдэлийг хийж гүйцэтгэж байгаа ухамсарын нэг төлөв байдал юм байна. Тэр үндсэн ойлголт нь бол өөрийгөө үйлдэлийг хийж байгаа гол эзэн гэд хэмээн нэрлээд үзээд идэг гинэ. Тэгээд яг тухайн үйлдэлүүд болон түүний үр дагаврыг өөрийнх нь гэж хүлээн зөвшөөрөж байгаа тэр төлөвийг хэлээд байгаа. Би энэ үйлдэлийг би хийсэн. Тэгээд энүүнээс гарах үр дүн бол миний хий гэж үзээд байна. Энэ яг юутай холбоотой гэсэн чинь энэ бол нөгөө хуурмаг нөгөө би гих үзэл буюу нөгөө эготой маш нэгт холбоотой байдаг гэж. Тэгээ энүүний сөрөг тал гэж байна. Сөрөг тал нь юу вэ гэсэн чинь йогийн болон одоо кармагийн сургаалд энэ би хийгч, би бүтээгч гэдэг энэ үзэл бол би хийлээ, би амжилт гаргалаа гэд яриад нь шүү дээ. Энэ мэдрэмжүүд нь үр дүн хүсэх сэтгэлийг үүсгээд идэг гэдэг. Тэгээ улмаар боолчлол буюу нөгөө эрх чөлөөг ингээд хумаад идэг. Ингээд ядгүй хэр зовлон шаналд хүргээд идэг гэж. Тэгэхээр тэр үйлдэгч хүн бол аливаа үйлдэлийг хийсэн гэж үзээд тэр хийсэн үйлийнхаа үрээр ядгүйхэд тэр үр нь одоо үрийг одоо яг өөртөө хамаатуулаад би үрийг одоо үр жимсийг би амсах хэрэгтэй гэдэг ингэчээр яаж юм тэгэхээр тэр үр дүн ямар ч гарч болно шүү дээ. Тэгэнгүүт тэндээсээ нөгөө өөрийнхөө сансан хүсэжсэн хүлээжсэн тэр үр дүн байхгүй болонгууд зовох шаналлах гэдэг энэ мэдрэмжүүд ингээд үүсдэгэ гэдэг чинь. Тэгээд эрх чөлөө гэдэг зүйл чинь яг чухам юу юм бэ? Эрх чөлөөний зам нь яг юу юм бэ гэдэг чинь.
Яах вэ? Эндээс яаж гэтлэх вэ гэж. Тэр битгий одоо тэг гэсэнгүй. Энд дэр бол үйлдэлээ хий гинэ. Харин үр дүнд нь бүү хавсаргаа өөрийгөө гэж юм. Гэсэн энэ зарчим нь энэ одоо би бүтээгч, би хийх гэсэн мэдрэмжээс одоо ангижирдаг гэдэг чинь. Тэгэхээр ерөнхийдөө утгачлаад хэлэхээр ер нь бодвол энэ нь одоо ингээд зүгээр нэг яриад бодоод суухын оронд идэвхтэйгээр ажил хэрэг хийе. Тэгээ үр дүнд нь хүрдэг энэ бол хүний зан чанараа. За энэ утгаараа бол одоо яаж юм нэхэр хэрэгжүүлэх тэ одоо бүтээгч нь бол хийгч нь бол хэрэгжүүлэх, ажлыг дуусгах, манлайлах чадвар гэж ойлгогдож болно гэдэг чинь. Тэгэхээр альва үйлийг бол хий харин үр дүнд нь битээ хавсрах гэдэг энэ бол таныг одоо эргчүүлээд хүргэх гол одоо арга зам нь энд байна гэдэг чинь. За өнөөдрийн мэдлэг ингээд өндөрлөө.